Хөлгүүд баг 10 дахь удаага аваргын цомыг өргөж Азийн сагсан бөмбөгийн оргил болох баскетбол Champions League тэмцээнд оролцох эрхээ дахин баталгаажууллаа. Уг баг нь Чингис Бээртэй урт хугацааны хамтын ажиллагааг ихтүүлээд байгаа юм. За энэхүү түүхэн хамтын ажиллагааны хүрээнд хөлгүүд баг Азийн аваргуудын лигт Чингисийн хөлгүүд нэрээр оролцох юм байна. Монголын сагсан бөмбөгийн хаан аварга хөлгүүд баг болон Чингис Бээр брэндтэй хүчээ нэгтгэсэн нь спортын салбар чин жишгийг тогтоож эхэлж байгааг илтгэж байгаа юм а. Энэ түүхэн хамтралын хүчээр Чингисийн хөлгүүд баг эх орондооч төв дэлхийд талбайдаж үзэгч олныг огшоо сагсан бөмбөгийн хорхоотнуудыг байлдан дагуулж цангаагийн тайлсан дуйлантай тоглолтуудыг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Яг Чингисийн хөлгүүд гэдэг нэрийн дор хамтарч одоо нэг баг орж байгаа нь Монгол хүний одоо тахан тамирчдынхаа ур чадварыг мөн одоо Монголын үндэсний брэндээ дэлхийн том давцсан дээр одоо хамгаалах ийм зорилготой байгаа. Монголын лигээс гадна бид нэр гадны одоо хоёр том лиг өрсөлдөж байгаа учраас хөрөнгө санхүү бол мэдээж маш чухал байдаг. За энэ дээр бас дэмжиж ажиллаж байгаа байгууллага маань болохоор одоо Чингис Шар хайраг брэнд байна. Тэгээд маш их талархалтай хандж байгаа. За аврагын баяр авраг дуусаад нэг 2-3 хоног амралтын байдалтай байж байгаа. Тэгээд шууд бэлтгэлтэй орсон. Тэгээд ер нь бол яг энэ тэмцээндээ зориулж бэлтгэлээ базааж байгаа болохоор яг багуудаа судлаад коучрын багийнхан маань ингээд яг бичлэгүүдээ үзүүлээд ер нь хөв тоглогчч гэсэн нэг хамгаалах тоглогчдуудаа судлаад ер нь бэлтгэл бол маш сайн хангаж байгаа. Баскетбол Champions League нь Азийн сагсан бөмбөгийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн юм а. Энэ тэмцээнд твдээ чансаагаараа тэргүүлэгч авраг багууд л хүч үздэг өндөр усхтой. Иймд эх орноо төлөөлөн оролцож байгаа Чингисийн хөлгүүд багт амжилт хүслээ.